Дундгой аймгийн хэмжээнд энэ жил 500 орчим шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна. За Тус аймгийн боловсролын газар элсэлтийн шалгалтанда 700-аас 800 оноо авсан хүүхдийг 1 сая хүртэлх төгрөгөөр шавнараа сайн бэлтгэсэн багш нарыг багаар нь урамшуулдаг. Тэгвэл энэ жил элсэлтийн шалгалтанд өндөр оноо авсан шалгуулагчдыг бүгд найрамдах Хятад ард улсын ихтэй сургуульд сургахаар болсон байна. Дундгой аймгийн хувьд 2022 оноос шалгалтад өндөр оноо авсан хүүхдүүд шавнараа амжилттай бэлтгэсэн багш нарт мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. За ингэснээр Дундгой аймаг ерөнхий шалгалтын оноогоор улсад 18-д жигсэж байсан бол 8 байр урагшилж 10 дугаар байранд ирэмлэгдэх болсон байна. Аюулаг Дундгойн хаврын болохоор Хятадын засгийн газрын тэтгэлэг төлбөрт бол одоо 30 хүүхэд ерөнхийдөө явахаар бол гэр хэлцэлний хийгдсэн явж байна. Юуныхээ хувьд болохоор одоо 700-аас 800 оноо авсан хүүхдүүдийнхээ хувьд бол хөнгөлөлт урамшуулж юмнуудаа бол аюулаг Дундгойн хаврын бол яригдаа явчих байх. Багш нартай бол хөнгөлөлт урамшууллыг бол түрүү жилд бол багаар нь урамшуулж ажилласан. За багаар нь урамшуулахдаа бол аймаг орон нутгийн зүгээс бол 110 хэдэн сая төгрөгийн бол урамшууллыг бол багш нартай олгож ажилласан. Дундгой аймгийн Сайн цагаан суманд ерөнхий боловсролын 4 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эрдмийн далай сургуулийг энэ жил 152 сурагч төгсөж байна. 470 орчим сурагчид байна бол шалгалт өгөхдөө бол нэг сургалтчд одоо жишээлх юм бол доотлол нь 2-оос одоо дээдл нь одоо өөрийнхөө сонгосон хичээлээр одоо ингэж шалгалт өгж байгаа. Тэгэхээр бол одоо шалгалтын хугацаанд бол нийтдээ бол Дундгой аймгийн хэмжээнд бол давхарцсан тоогоор бол 1318 шалгалт одоо энэ 4 хоногийн хугацаанд бол зохион байгуулагдахаар байгаа. Элсэлтийн шалгалт өгч байгаа хүүхдүүд эрэлттэй мэргэжлийн жагсаалтад багтдаг хичээлүүдээр шалгалт өгөх нь цөөн байна. Иймээс энэ чиглэлд анхаарах, хүүхдүүдийг эрэлттэй мэргэжлэр хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх хэрэгцээ шаардлага тулгарч байгааг мөн онцолж байна.